Манай цэргийн хоолны өглөөний цайны бүлчиг. Энэ бол нэгэнтээ одоо хангалтанда мас үзэн бүх юмуд нь байдаг учраас өглөөнийхөө цайны бүлчигтэй болгосон байна. Нэг нь ингээл яг 200 г жинтэй. Нэг зэрэг 200 г талхын нуруугаа тэгэл манай цэргүүчээс байнга бүлчиг идмээр юм л гэдэг шүү дээ. Үдээ хоолнд ч гэсэн өгч болохгүй юу гэх. Байж байгаа шүү. Энд голын наашаа даа. Наашаа. Раз. Ер нь анх тоогоцлохдоо зэвсэг төвчний одоо Батлан Монголын зэвсэг төвчний зэнжин штабын үйлчлэлийн аж ахуйн хэлцэд 2000 онд тоогоцод ажилладаг. Үгүй 18 дахь жил ажиллаж байна. Хааны ирээдүйн олон улсын иргэний сургуульд тоогоцод ажиллаж байгаа. Тэр гадаадын 500 зэрэг сонголтын болов бичсэн. Тэр бол хамгийн одоо олон ясан миний одоо. Галтан тэгээд боловчаа. Манай хацаа цэгийн ахмад хагчид сонголтын холтой байна. 3 төрлийн шил, 3 төрлийн одоо 2 дахь байна. За хацаа цэгийн ахмад хагчид маань өдөрт 4800-аас доошгүй ичдэг гэл талаартай хоол идэх ёстой. За тэгээд өнөөдрийн хоол бол 5 цэгийн бодаатай шил, бүрэлдэхүүн шил, бүрэлдэхүүн ногоотой шил. За 2 дахь хоол нь 5 цэгийн бэлгшгүй, цовин, бүрмөл котлеттай. Ингээд бидний хоол нэгдсэн хангалтаар бол бүх одоо ангиудад хүнсний материал маань адилхан байдаг. Тэгээд тухайн ангийн одоо галтгоо тугуучдаар ямар хоол их нь бол одоо өөрсдөө тэр хоолныхоо зэсийг зохиогоод одоо шинэлэг хоол бол нэвтрүүлэх болохгүй юм байхгүй. Алга ав. Олон соо. Ал. За энэ бол миний анхны 2015 оны зэвсэг түвшний аврах тугуучийн анхны маань алтан медаль байна. Миний хамгийн сүүлийн амжилт бол сая Турк улсын Стамбул хотноо зохиогдсон олон улсын тогооч нарын тэмцээнд оролцлоо. Энэ Аз хоолны төрөлд мөнгөн медаль, модерн хоолны төрөлд хүргэл медаль, загсны төрөлд 3 төрөлд оролцоод одоо гурван бас медаль авсан юмсан амжилттай байлаа.